Бүхэн дээдлэг Монгол түмний хүлээдэг, шимтэн үздэг чансаа өндөртэй энэхүү барилдаанаас бөхчүүдийн жилийн өнгө тодордог гэж ярьцгаадаг. Учир нь сар шинийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдийн дийлэнх нь улсын цолонд хүрсэн сайхан замнал байдаг. Бэлгийн тооллын 17 дугаар жарны тийм ялгуулсан хэмээх усан могой жилийн улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд үндэсний бүхэн өнөө цагийн өнгө төрхийг илтгэж буй 256 хүчтэн урам ихийг уралдуулан барилдсан юм а. Үүнээс зүүнний тэргүүн магнад улс аймгийн баруун түрүүн сумын хariat Монгол улсын аврах Сүхбаатарын мөнхөд гарсан бол баруунд Өврангай аймгийн Зүүн Баян улаан сумын хariat Монгол улсын арслан Дорж чулмын гаан уяг дагвар магнаануудад улсын арслан Мөнхбаатар Эрхэнбаяр Аз жаргал бүрэн төгс улсын гард арагчаа Дорж Сумбуу Ганбаатар Батэрдэн зэрэг хүчтнүүд барилдсан юм а. Энэ жилийн барилдаан 1-5-аас эхлээд л үзэгчдийг судлаас нь өндөлжүүлсэн барилдаанууд олноор гарлаа. Цагаан сарын мөнхийн барилдаанд бол одоо аймгийн цолтой бөхчүүдэд төрүүлэх хүлээн өгөн төвсөн ш. Дорж Сумбуу гард барилдаж байна. За бас л одоо төж гарсан манай Ахмад гардууд дотроос бол одоо тогтмол амжилттай сайн барилдаг гардуудын нэг бол одоо Булган аймгийн 3 болог сум хariat Монгол улсын гард Дорж Сумбуу гард чөлөө зэрэг өнөөдөр Дорж Сумбуу гард ирж барилдаж байна. За өнөөдрийн барилдаан бас онцлогтой сайхан болж байна да. За тэгээд энэ бүхий таашгүй шүү дээ. Одоо энэ залуу хөгчүүд маш эртээ бэртээ болсон цагт энэ аймгийн арслангууд яг бэлтгэл чигдэрсэн. Бүх мөнгөтрүүлэх магадлал өндөртэй. Гэхдээ энэ шинэ арслангуудаас энэ нэг төрүүлэх байх гэж бодож байна да. Дээгүр барилдах бөхчүүдийн таавар зүйсээр багтаж байсан улсын цолтнуудаас 1-5-нд хэд хэдэн бүх өвдөшөр оцсон. Эдгээрээс онцлол улсын начин Энхбат аймгийн начин Түмэн Дэмбэрэлд унсан бол улсын начин Чулуунбат Уран дайчин барилдаантай залуу начин аймгийн харцаг Батчаргалд унсан. Мөн улсын зам Бомбаяр 1-5-нд өвдөшөр оцсон. Сар шинийн барилдаанд нэгэн шин түүхэн хуудсыг Архангай аймгийн Хашаат сумын хariat улсын зан Санжаадам цэргийн алсан цолтой байхтан 2010 оны барилдаанд төрүүлэн нээж байсан билээ. Үүнийг залгаад дараа жил нь буюу 2011 онд Сүхбаатарын аймгийн Онгон сумын хariat Жавхлан төвхийн дэвжээ Энгүн тал Монгол Трейдинг компани бүх аймгийн хурцарсан шарын Мөнгөнбаатар мөн тус амжилтыг үзүүлж түн олонныхоо хүндэтгэлийг хүлээсэн юм а. Харин энэ хоёрын хувьд энэ жилийн цагаан сарын барилдаанд дээгүр барилдах бөхчүүдийн тааварт зүй ёсоор багтаж байсан. Гэвч аймгийн хурцарсан Мөнгөнбаатар аймгийн арслан Нямдоржид улсын зан Санжаадам улсын начин Батмөнхөд өвдөх хэрэгцсэн. Уг барилдаанд улсын зан Санжаадам давсан боловч хөлийн цэцээс гутлын өлмөтер гисгэж хайсан тул дахиулах шийдвэр гаргасан. Харин тэрээр хэрв дахих шийдвэр гарч байгаа бол шууд тахмаа авах хэмээн элэг үсэн тайлсан юм. Энэ үеэр хөлийн цэцийн шийдвэрийг эсэргүүцсэн үзэгчид Монгол бүхэн өргөөний дэвжээрөө ундааны сав олноор шидэж байсан нь бүхэн дэдэлдэг Монгол түмэн зохишгүй яваар харагдаж байлаа. Барилдааны шийдвэртээ санал нийлэхгүй байж болох эсэргүүцлийн ийм маягийг илэрхийлэх нь Монгол үндэсний түүх, өв соёлын нэг хэсэг болсон үндэсний бүхэд харьцлах зүйл юм а. Тиймээс үндэсний бүхэн шимтэн үзэж байгаа үзэгчид энэ тал дээр анхаарч бүхэн зөв боловсон соёлтой үзэж хэвшгэн зүйтэй. Мөн нөгөө талаас ард олонны хүндэтгэлийг хүлээн дэвжэн дээр барилдаж байгаа бөхчүүд журамтай байх хэрэгтэй. Үүний тулд Монголын үндэсний бүхэн холбоо энэ тал дээр дүрм журмаа сайжруулж онцгой анхаарал хандуулах хэрэгтэй болж байгаа юм а. Үүнийгээс тооцоод усан могой жилийн барилдаан чансаа өндөр даваа болгонд хүч шавхсан ширүүн өсөлтөн харагдаж байна. Харин энэ удаагийн сар шинийн барилдаанд үзэгчдийн амжилттай барилдаг тааварт оруулж исэн бөхчүүдээс Даян авраг Өсөхбаяр, улсын арслан Ганбат, улсын гард Баяр Жавхлан, улсын зан Өсөхбаяр, улсын харцаг Батболд Даваабаатар нар энэ удаа зодуулсангүй. Сар шинийн барилдаанд нийт 13 удаа манлайлж тэгэхдээ 1988-аас 1998 онд завсаргүй 11 удаа төрүүлсэн Бэнтий аймгийн Өмнөлгөр сумын хariat Дархан авраг Батэрдэн, дөрвөнтөө төрүүлсэн Арангай аймгийн Батсангал сумын хariat Даян авраг Өсөхбаяр нар тэргүүн эндрээс цагаан сарын барилдааныг үзэж сонирхсон юм а. Мөн барилдааны үеэр үзэгчдийг шуугуулан орж ирсэн хэд хэдэн эрхмүүд байлаа. Үн Төв аймгийн Сэргэлэн сумын хariat Монгол улсын Даян авраг Агаван сандангийн Сүхбат, Японы мэргэжлийн сумагийн 68 дахь их авраг Долгор сүрэнгийн Давг Дорж, Монгол улсын ерөнхийлөг цахиагийн Элбэгдэр зэрэг эрхмүүд Монгол бүхэн өргөнөөс сар шинийн барилдаанаа үзэж сонирхохоор хүрэлцэн ирсэн. Энэ үеэр мөн барилдаанд амжилттай барилдаж байгаа бөхчүүдэд олгогддог шагналууд эзэдтэй очлоо. Цахиур агалах бүхэн шагналыг Увс аймгийн Ховд сумын хariat Сүлд спорт хороо, Увснуур дэвжээний бүх улсын харцаг Намсраа Жавын хүү аймгийн арслан Батсуур гарцсан. Мөн өнгөрсөн жилээс бүтэн жилийн турш хамгийн олон барилдаанд амжилттай барилдсан бүхэн шагнал өгөх болж улсын зан Соронзон болдод олгож байсан бол энэ жил нийт 89 даваагаар бусдыгаа манлайлсан Төв аймгийн Баянгай сумын хariat улсын начин Заргийн Батмөнхөд өгсөн юм а. Харин Даян аврах Сүхбат ирээдүйн аврах шагналан Увс аймгийн Тэс сумын хariat Увснуур дэвжээний бүх аймгийн арслан Төрөөгийн Баасан хүүд гардуулсан юм. Энэ жилээс эхлэн энэхүү шагналыг аврагуудын зөвлөлөөс гардуулж явахаар болжээ. Аймгийн арслан Баасан хүү энэ жилийн барилдаанд урамтай сайхан барилдаж улсын харцаг Амар төвшин, улсын начин Пөрөвдав зэрэг бөхчүүдийг энэ барилдаанд давсан юм а. За өнөөдрөөс үнэхээр урамтай сайхан барилдааныг үзүүлж олон сайхан бөхчүүдтэй сайхан барилдааныг хийлээ. Тэгээд мэдээж энэ бол олон жилийн хөлс хөдөлмөр бэлтгэж шаардж байгаа хэл да тийм ээ. За тийм ээ өнөөдөр бас 20 оныхоо жил дээр ингээд цаашныхаа баярт барилдаад ингээд бас олон сайхан бөхчүүдтэй сайхан барилдлаа. Тэгээд ирээдүйн урган шагналыг хүчтэй баяртай байна.
Мэдээж энэ жилийн сар шинийн барилдаанаас наадам мөнгө тодордог гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд бас бэлтгэл сургалт нэлээд сайн байх шиг харагдлаа л да. Тэгээ бэлтгэл сургалтаа сайн хийж байгаа. Тэгээ бэлтгэл сургалтаа цаашдаа сайн хийгээд улсын наадмаараа сайн барилгыг хичээж байна. Нийт ард түмэндээ сар шинийн баярын мэнд хүсвэлье. Тэгээд ерөнхийдөө одтой хямртай эрүүл саруудаа жихийг бүтээгээрэй гэж өрөөлөг баярлалаа. Иймхүү бэлгийн тооллын 17 дугаар жарны хийн ялгуулсан хэмээх усан могоо жилийн сар шинийн барилдаанд шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сүлд спорт хороо 5 хан дэвжээ ноёд группийн бүх улсын арслан Гунажавын эрхэн баяр 8-5 төрүүлж Увс аймгийн баруун түрүүн сумын харьяат хил хамгаалах ерөнхий газрын хилчин спорт хороо Монгол Рос цэвэртмэл нэгдлийн уурхайчин клуб Увс нуур дэвжээний бүх улсын аврах Сүхбаатарын мөнхөд үзүүлэлээ. Юуны өмнө Монголын ард түмэнд болон Сэлэнгийн аймагийнхаа ард түмэнд ирж буй усан могоо жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүгд хотлороо сайхан шинэлээрэй. Мөнхөдүүдтэйгээ бас сайхан барилдлаа. Баяртай байна. За баярлалаа. Юуны өмнө Монголын нийгэм ард түмэнд ирж буй могоо жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Тэн сайхан барилдаанд баярлаж үзүүлсэн баяртай байна. Харин их шөвгөн дөрөвт Өвранга аймгийн Зүүн Баян улаан сумын харьяат зэвсэг хүчний алдар спорт хороо Дүнжин гарав дэвжээ. Апо компани бүх улсын арслан Дорж холмын ган хоёрыг Ховд аймгийн Чандам сумын харьяат шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сүлд спорт хороо Ховд дэвжээ. New Progress Group-ийн бүх улсын начин Баатар хүүгийн бүрв сайхан нар шалгарч үлдсэн юм а. Энэ жилийн барилдаанд бүх сонирхогчдын таамаг зүйсээр багтаж байсан өнөө цагийн шилэгдэмэл хүчтнүүд улсын том цолтонгууд буур зан үлдсэн юм. Тодорхойлбол шөвгийн 8-д аймаг цэргийн цолтой нэгжбэх үлдээв юм а. Мөн энд онцолж хэлхэн зүйтэй хэд хэдэн бөхчүүд уран дайчин үзэгчдийг шуугуулсан барилдаануудыг гаргасан юм. Үүнд Монгол улсын өсвөлтөр начин Гончиг дом, улсын начин Бүрв сайхан, аймгийн хурц арслан Алтан хуйг, аймгийн арслан Баасан хүү, аймгийн арслан Оюун бол зэрэг бөхчүүд урамтай сайхан барилдаж олон түмнээ баясгалаа. Ирж буй могоо жилдээ төрлөөрөө төвшин амгалан илгээрээ амгалан өнөр дүнрээ жаргах болтгой. Тэгээ сар шиндээ сайхан шинээр гэж ярив. Энэ жилийн барилдаанаас харахад жил ирэх тусам барилдааны чанар чансаа улам өргөжж байгаагийн зэрэгцээ үндэсний бүхэн спорт мэргэжлийн тал руугаа хөгжиж байгаа нь харагдаж байна. Дархан авраг Бат Эрдэнийн амжилтад хойш сар шинийн барилдааны гол өрсөлдөөн тухайн үед залуу занууд хөгжиж байсан бөхчүүдийн хооронд өрөөсөө. Тэр дундаа улсын даян авраг өсөх хоёр, далайн авраг сүхбат, авраг сумын базар нар үзүр төрөг цөөнгөө удаа бололцсон юм. Үүнээс даян авраг өсөх хоёр дөрөв, далайн авраг сүхбат болон авраг сумын базар нар 2 удаа төрүүлсэн байдаг. Чухам тэдний өрсөлдөө Монгол бүхэн хөгжлийн шин шатнд гаргаж шин өмнө юмсан гэдгийг бүх сонирхогч түмэн олсож байгаа маа. Тэдний үлдээсэн уламжлал өнөө цагт улам өргөжин тэлж илүү хөгжин дэвшилсээр жилийн цагаан сарын барилдаан урьдчилан таамаглахын аргагүй ширүүн болж үзүүчтэй өрнөсөн юм а.